Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Би бол Баяр, харин энэ бол миний хамтран ажиллагч Оюунаа байна. Өнөөдөр та бүхэнд санхүү эдийн засгийн их сургуулиас ирсэн зочид маань мэргэжлийн танилцуулга хийх гэж байна. 90 гаруй жилийн түүхтэй санхүү эдийн засгийн их сургууль нь дараах чиглэлүүдээр мэргэжилтэн бэлтгэж байна. Мэдээллийн системийн менежмент мэргэжлэр суралцж төгсснөөр Бизнесийн шинжээч, медиа маркетингийн менежер, мөн төслийн менежер мэргэжлэр ажиллах боломжтой. харин эрх зүйн мэргэжлийг сонгож суралцсанаар Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх, гэрээний хуульч, өмгөөллийн нөхөрлөлт хуульч, төр засаг захиргааны байгууллагад хуулийн мэргэжилтэн зэрэг ажлыг хийх боломжтой. зочлон үйлчилгээний мэргэжлийг сонгож суралцсанаар Зочид буудлын менежер, рестораны менежер, мөн хурал зөвлөгөөн хариуцсан менежер гэх мэт мэргэжлэр зочлон үйлчилгээний салбарт ажиллахаас гадна аялал жуулчлалын салбарт хөргөн ажиллах боломжтой. мөн банкны менежмент мэргэжлийн оюутнууд нь бизнесийн байгууллагын санхүүгийн ард, банк санхүүгийн байгууллагад мэргэжлэрээ ажиллах бүрэн боломжтой. Жишээ нь та Эрсдлийн шинжээч, санхүүгийн шинжээч, мөн харилцааны менежер хийж болно. санхүүгийн менежмент мэргэжил нь байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийн, дүгнэлт гаргаж, цаашдын төлөвлөгөөг боловсруулах ба сайн мэргэжлэр суралцж төгссөнөөр Санхүүгийн шинжээч, санхүүгийн менежер, мөн хөрөнгийн шинжээч гэх зэрэглэлээр ажиллах боломжтой. харин эдийн засаг мэргэжил нь байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг тооцох, орчны шинжилгээ хийх, төсвөл төлөвлөгөө боловсруулах гээд олон салбарт хөрвөх чадвартай ба энэ мэргэжлэр та суралцж төгссөнөөр Олон улсын эдийн засгийн үйл явдлын шинжээч, олон улсын байгууллагуудад зөвлөгч, мөн эрсдлээс зайлсхийх бодлогыг боловсруулах зэргээр ажиллаж болно. бизнесийн удирдлага мэргэжил нь бизнесийн байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, мандайлах, хянах чиг үгийг хэрэгжүүлэх ба таад хөгсөөр Бүхий л түвшний удирдах ажилтан, бүтээмж, үйлдвэрлэл, үндсэн үйл ажиллагаа хариуцсан менежер, мөн хүний нөөцийн менежер гэх мэт мэргэжлээр ажиллах болно. маркетингийн менежер мэргэжил нь аль ч байгууллагын бараа үйлчилгээ болон хэрэглэгчтэй харилцах харилцааг төлөвлөн, удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх мэргэжил юм. Та энэ мэргэжлээр төгссөнөөр маркетингийн менежер, борлуулалтын менежер, мөн брэнд менежер зэрэг ажлыг хийж болно. Харин нийтлэн бодох бүртгэлийн мэргэжил нь байгууллагын нийтлэн бодох бүртгэлийг хөтөлж, удирдан зохион байгуулж, санхүү татвар, нийгмийн даатгал болон удирдлагын тайлантай холбоотой мэдээллийг хуримтлуулах, боловсруулах зэргийг эзэмшүүлдэг мэргэжил юм. Та нийтлэн бодох бүртгэлийн мэргэжлэр төгссөнөөр Ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, мөн тооцооны нягтлан бодогч гэх мэт мэргэжлээр ажиллах боломжтой юм. Монголдо анх удаа олон улсад магадлан ихэвчлэгдсэн хөтөлбөрийн дагуу хичээлэлдэг. Олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн чадварлаг мэргэжилтэн болохыг хүсвэл санхүү эдийн засгийн их сургуулийг сонгоорой. За хүүхдүүдээ манай сургуулийн бэлтгэдэг мэргэжилтний талаар товчхон тайлбар хүргэлээ. Тэгэхээр хүн өөрийнхөө дуртай мэргэжлээр сурах нь амжилтанд хүрэх гол төлхөр юм. Хүүхдүүдээ манай сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 45 956 715 88 18 утсаар холбогдоорой. мөн манай сургуулийн www.use.edu.cg вебсайт хаягаар мэдээлэл аваарай. За тэгэхээр хүүхдүүдээ эсвэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөөд хүссэн мэргэжлээ сонгон суралцаарай. Мэргэжлийн